Зулсаар шинэ жилийн баярыг цөмөөхөн үлгэргүйгээр төсөөлхийн аргагүй лээ. Гэхдээ сонгодог цөмөөхөдөр гол дүрийн охин нь нээх гоё, ортал шиг гэр орнд амьдардаг. Тэгээд тэнд нь сүрлэг том гацуур модны дор бөөн гялгар хайрцаг бүхий бэлгэсэлт гинсэн. Нэг үгээр бол барууны нилээн чинэлэг айлын эрэгтэй охин байдаг. Тэгвэл ийм гоё гэр орон битгийхэл эцэг эхийн хайрыг чухтаж чадахгүй байгаа. Үнчин өрөөсөн хүүхдүүдийг яах вэ? Тэд ч гэсэн цөмөөхөн бүчин жүжигийн гол дүр ээж болохгүй юм гэж үү? За яг энэ асуултыг үргэлж шин содон зүйл сэдэж байдгаараа алдартай мөн бидэнд хунтнуур балиатаараа хэдийн танил болсон Их Британий балетмейстер Мэтью Борн хөндлөн гаргаж ирсэн юм. Ингээд ихэс дээдсийн бас эгэл борчуудын цөмөөхөд тавтай морил. Мэдээж найруулагч маань надтай л адил тэрслүү юм болохоор эхлэлээсээ л ахуулаад энэ бол та нарын нөгөө жил болгон үзээд байдаг чинэлэг айлын охины тухай гинэн хонгор үлгэр биш шүү гэдгийг шууд сануулдаг. Тиймээс ч тэрээр энэ бүх гялцал орд хашийн оронд бүүдгэр саарл хан таац бүхий бараг л шорон гэмээр асрамжийн газарт өдөр хоногийг арайхийн өнгөрөх үнчин хүүхдүүдийн дүр зургаар балиата эхлүүлдэг. Харваа заашны хэдэр болсон янтайсан харгалзагч өрөөнд орж ирэхэд хүүхдүүд айсандаа ийш тийшээ сандралтан гүйлтэнэ. За яасан бэ юу болвоо гэсэн чинь шинэн ойртож ирэхдээ зэрэгцэн бүтэн жилийн ажлаад өгнүүлэх шаардлагатай болсон учраас хотын удирдлагууд гинтгэл хариуцлагатай сайн хүний дүр хэсгэж асрамжийн газарт зочлохоор шийдсэн байна. Тиймээс ч тэдний эрх сургаар асрамжийн газрын янтгар ажимаа хүүхдүүдийг өглөөний цайгийн чуулгалгүйгээр дотор байраа арчиж цэвэрлэх гоё чимэг ажилд ажилласан нь энэ аж. Аль аль талдаа л реклам юм да зайлвал. Хөөрхийн хүүхдүүд ч чааваас шинэ жилийн гоё чимэглэл харангуйтаал хонхолцох одоод янтар харгалзагчаас айх айцаа хэсэгдээ мартагнан хөөрч байсан. Ийшин чимэглэхээр гаргаж ирж байгаа ёолкийг нь бүр харчих л та. Үрүдмөр гэдэг нь. Дашрамт дуртахад энэ доожоогүй гэмээр амтэн чинь одоо манай цөмөөх ижүү дээ. Та яг зөв сонссон. Гэхдээ юм болон харагдаж байгаа шигэ байдаггүй гэдгийг энэ залуу удахгүй бидэнд батлан харуулдаг. За ийхүү тэднийг бужигнаж байтал нацистийн хорих лагерт хүн дээр туршилт хийдэг байсан мэд. Хачин нүдэн түтэн царайтай яргуур эмч хоёр хүүхдийнхээ хамт орж ирдэг. Тэдний нэг нь болох энэ өсгөлжингийн хойд өгчиг царайтай зэвүүн охиныг нь sugar гинэ. Монголчлох юм бол чихэрхэн. Ёстой чихэрхэн энтер гэж өхөрд мөргөө зэвүүн гар учраас зүгээр шууд сахар гэд явчих. Сахар. Харин ч элсэн чихэр ёотын энтер гихгснээ бас болсон шүү. За харин нөгөөх нь болох гладиатор дээр гардаг. Эцгээ хөнөө байж хаан ширээн цуудаг харгас коматустай адилхан хачин зэвүүн царайтай энэ хүн фриц гин. Харваас ёоцгүй царайтай энэ хоёр гар асрамжийн газрын хүүхдүүдэд хідэн тоглоомонд титэм дуртай дургу тарааж өгдөг. Ингээд дэрхэд дарга нарыг ирэхэд үзүүлэх номероо давтаж харуулнаа. Удалгүй дарга нар эхнэрүүдэд дагуулсаар орж ирнэ. Хүүхдүүд ч ийм ч асравч хоёрын загсан ёсоор тэдэнд өөрсдийгөө хичнээн сайн хүмүүжиж аз жаргал дүүрэн байгаа мэтэр харуулдаг. Ирсэн зочид асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан хоёр том хайрцаг бэлэг оруулж өгөхөд юугаарч дутлахгүй өссөн хэрнээ ховдог шунхаа сэтгэл нь ханаж цацхыг мэдэхгүй эмчийн хүүхдүүд хайрцагуудыг булааж хамгал өнгөтэй өөдтэй тоглоом чихэр шоколадыг нь өөрсдөө авчихдаг. Манай янтар гаргалзагч асрамжийн газрынхаа нэрийг болж удирдлагуудаас хэдэн төгрөг салган. Өөртөө бас цолгоншин авахын тулд үрлэг их мэд энэрэнгүү дүр хэсэгнэ. Эмчиж бас энэ бүхнээс яаж хоцрох вэ? Тэрээр хүүхдүүдийг бие махбодын хувьд эрүүл саруул өсч тарнихад ямар их анхаардаг талаараа бурж өгнө.
Ингээд дараагаар дахиад сакс дүүрэн хуучин тоглоом оруулж ирдэг. Хүүхдүүд бүгд л тоглоомоо сонгож дуусны дараа хинж тоогоогүй модон хүүгэлдэл Клара охинд ногдов. Гэхдээ инглигээд Клара сэтгэлээр унсангүй. Харин ч тэрээр шинэ найзтай болсондоо ихэд баярлаж бүжгэлдэг. Гэвч бодлогүй хөөрхийн өмчөн хүүхдүүдийн чихэр шоколадыг хулгайлж идээд бүр тэрийг гавьяа байгуулсан юм шиг нүрээрээ нийлн ялсан эмчийн хүүхдүүд орж ирнэ. Өөрийнхөө ганхан хүүхэлдээнээс хэдийн үйдсэн сахаргүй. Дүүтэйгээ нийлэн Кларагийн шинэ найзыг булаацалддаг. Үүнээс болоод хөөрхий цөмөөхөн хоёр гар нь салаад унчихв. Тиймээс найзууд нь Кларагийн сэтгэлийг засахын тулд хүүхэлдэд их л сүрхий мис ажилбар хийдэг. Яа, бүр дүртэй орчихсон хөөрхөн байгаа эцтэй. Ингээд мис ажилбарын амжилттай болж хүүхдүүд хэсэг хугацаанд ч гэсэн тоглоомондоо өмбөн хүнд хэцүү амьдралаа мартагнаж байтал нөгөө хоёр манд чинь дахиад л орж ирээд ёстой нэг уйлах хүүхдийн хошног урд өдрөө умалцсан гэдэг шиг далдагнаж харнаа. Ядаж нүүрэндээ нялсан шоколадаа арчиж чаддаг байгаа. Нөгөө нэг далжсэн охин түрүүхэн л цөмөөхөө гівдэж хайчаад тоохгүй явчихсан юм биш. Зүгээр усныг нь харангуйтаа ивэр гуйгаад болохгүй болохоор нь татгалцахын аргагүй санал тавьдаг. Яг ингэж байдал азаар томчууд орж ирв. Нөгөө эмч харгалзагч хоёр удирдлагуудтай тоогдохын тулд нэг л их эстетицийн мэд хүчгийг ив хавгүйхэн хийдэг. Орсон бороо арилж ирсэн гिचэд бусдаг чамаар зочдыг явахад өдөржингөө ээлдэг инэрэнгүүд үрсгсэндээ туйлдаж ядарсан манай хоёр саяныг өөрсдийнхоороо байх боломжтой болов. Үнэн дөрхөндөө буцаж орсон тэд хүүхдүүдийн сэтгэлд жаахан ч гэсэн гэрэл нэмж байсан ёлкны тарцыг нь гаргаа хийчихдэг. Ингээд ч болоогүй нөгөө мөнхөчин тоглоомнуудыг нь зад хураач хүүгийн тэгээд хан бөлгөөтэй байсан хамгал гоёл чимэглүүдийг буцаагаад хулчдаг. Ингээд иш чаваас гिचнийг орон дээр хідэн чүүгүүд бөөнөрөд байгаа бүү мэд. Ямар ч ихсэн хүүхдүүд их хүрэлтэн бөөнөрөлтөн байж орондоо орцгоо. Асрагчийг гэрэл унтраагаад гарч явсан хойно манай Клара орноос сим өндөгөөд шкафнаас хүүхэлдэйгээ авах гэж байтал хариугүй байгаад шахнаа. Ингэж байтал шүн дунд басныг илтгэж цагийн зүү зохихтой зэрэгцэн цаг хугацаа зогсдог. Үүнтэй зэрэгцээд өнөө үнсгэлжингийн хойдогчиг царайтай сахар чинь бас л цөмөөхийг хулгайлах гэж гитэж байгаад шүүхийг онгойлгодог. Гэтэл дотроос нь жижигхэн модон хүүхэлдэй бас яг бодит хүн шиг хэмжээтэй тэтгэлтэхтэй бүр амьд цөмөөхөө гарч ирв. Яг нэг аим шин киноны дүр шиг байгаа зү. Хэрэв миний хүүхэлдэй ийм том болчихсон хөдлөд явж ивэл би л тэр дороод зүрхээр явах. Харалтаа хүүхдүүд хичнээн их айж байгаа. За ингээд энийг зомби шиг алхаатай цөмөөхөө гарч ирэхдээ зэрэгцэн аянга цахилгаан цахиж тэдний унтаж байсан өрөөний хан туурга цурна. Нөгөө түрүүн шидэж хайсан ёлк нь хормын дотор томоос том сүлбмэд болон ургадаг. Гэтэл өнөө цөмөөхөө чинь хүүхдүүдийг айлгах гэсэн бас харин чөлөөлөх гэсэн юм байжээ. Даанч тэднийг дагуулan зүхтхийн даваан дээр дайсны талынхан орж ирв. Түүгэнд байсан хүүхэлдээ алга болсныг мэдсэн асрагч бай нэг хүүхдийн нүдийг боож ирээд л цаазын ял гүйцэтгэх гэж байгаа мэт буу тулхан ёстой нэг сүнсийг нь зайлуулах шахдаг. Нэгэн дийм дээрээ тулсан хойно асрамжийн газрын хүүхдүүд баслаг гаргаж тэдний өдөөс тэмцэнэ. Яа, энэ тулааныг хараад исэн чинь энэ хүүхдүүд чинь бас тэгж яагаад нилээн садист гарууд биш үү? Аргач хүлдээ хүчирхийлэл төрүүлдэг шүү дээ. Хөөе, эмчээр нөгөө өнөө мөн эмчийн толгойд тасдах гээд бүр доор нь хувийн тосоод байж идэг шүү. Ханаасаа ийм сурчдаг монднууд вэ аа? Аз болох сайхных нь тоглоомын сэлэн байж. Ингээд солиотой эмч хүүхдүүд рүү эргээд дайрахад цөмөөхөө түүний эсрэг толддог. Нөгөө сонгодог цөмөөхөө дээр жигсэн хулганы хаан цөмөөхөө хоёрын хооронд ийм тулаан болдог шүү дээ. Ингээд хүүхдүүд симхийг ашиглан бүгд зүхтан одоход хөөрхий Клара л цөмөөхөөгөө хайсаар байгаад зүхтаж амжилгүй үлдчихдэг. Гэтэл нөгөө түрүүн аимшигын Буратино шиг байсан цөмөөхөө чинь бүр илүү хүн шиг дүрхтэй болоод эргээд ирхэн тэр. Ингэхдээ Барби киноны Кенд Халкийн биеийг өгсөн юм шиг хачин зэвүүн залуугийн дүрээр иргэн ирдэг. Зя ингээд нэг нэгнээ олсон тэр хоёр баярлан бүжнэ. Үгүй, энэ чайрын зүгээрч бүжгэлчихгүй далимдуулаа шууд л үнсгээд идэг ямар бага хүүхэлтэй вэ?
Үзөө зөв шууд өнсчлээ. За бүр болоогүй. Өшөө зөндөө олон кин шиг залуус гараад ирдэг шүү. Оо. Бодибилдингийн тэмцээн юм уу хаашаа юм? Манай цөмөхөө бол голтонд би бол сайхан залуу чи надад дурлахгүйгээд яах юм гэсэн байртаа л цогцож шít. За Клара минь наадах чи ер нь нэг л эвгүй хүний наймааны шинжтэй цөмөхөө болоо явчлаа шүү. Одоо тэгээ сайн мууг нь ямар ч байсан балета дуустал нь үзэж байж л мэдээ да тийм ээ. За ингээд хаалт шиг цөмөхөө Клараг цас мөсний орон руу дагуулад явбаа. Цас мөсний орон гэсэн чинь өдөн дэр гараад ирэх юм. Энэ нь яхав зүүд нойрны ертөнц гэдгийг нэлтгэж байгаа юм байгааз. Ер нь бол тайлбар дээр бол цас мөсний орон байт юм шүү. За энд очисон чинь нөгөө асрамжийн газрын найзууд нь бас өнөө зэвүүн эмчийн хүүхдүүд чинь хоорондоо дайсагнахаа болчихсон. Тэгээд бүр бүгд айгүй баяр хөөртэй, эрх чөлөөтэй уран гулагчд болчихсон байдаг. Ингээд тэд бэлтгэлээ хийж байх зур манай сахар шагаага битээсэн дүрсгэж байгаад цөмөхөтэй айлгутнаа. Нөгөө мө комодус шиг царайтай дүүн ч бас Клараг уруу татах гэсэн болож бүтлгүүдэж нэг сайн батруулаад дуустдаг. За ингээд Клара цөмөхөд ийм өнөж байхад нөгөө тэнэг нь эргүүдэд тэр доороо сэтгэл нь хуураад сахар гуйтай хөтөлцөд яваад өгөө хөрхий. Ингээд цөмөхөөхөн мөрийг алдсан Клараас салаа замын уулзуур дээр хаачаа мэдхгүй ганцаар үлдэнэ. Тэрээр цөмөхөөгөө олох юмсан хэмээн залбирахад дурлалын бурхад түүнд туслахаар гарч ирдэг. Гэхдээ замдаа гарахын өмнө хувцас солих хэрэгтэй л гинжүү. Ингээд тэнгэрээс дайшинз бууж ирснээр тэр гурав замдаа гарваа. Энэ хооронд манай сахарууга цөмөхөйг ордондоо дагуулan ирдэг. Тэгсэн чинь нөгөө ордных нь бүхий л зүйл нь чихэр, шоколад зэрэг амттнаас бүтсэн аж. Жаахан байхад яг ийм байшингийн тухай шүлэг цэжилдэг байсныг санаж гин үү? Зүгээр энэ их богинохон 75 ууз. Харахад Лараны шус асгармаар хачин гой байшинг би зүүдлээ. Хамах тавилгыг нь чихэр бовоор хийсэн хацчмаар идчихмээр байшин шүү дээ. Одоо санснаа. Гэтэл өнөө сахар чин дан ганц байшин ч бос. Бүр ард иргэд нь хүртэл бүхэл бүтэн амттангуудаас бүтсэн шидэт улсын гүнжээж. Ингээд тэр хоёр орднооч нэг нэгнээж барьж идэх шахан ялуурч байтал аз уулж амттны улсын хаан хотон хоёр өөрийн биеэр барьлан ирдэг. Яа тэр дүүгийнх нь хов зөөж байгааг хараад байгаарай. За сахар гүнжгүйч тэр даруй насныхаа ханаа олчлоо өтөр түргэн гэрлүүлээд айлгээд цөмөхөг танилцуулна. Энэ улсын нэг хачирхалтай зүйл нь гэвэл хин хэр баянаараа бус харин хэр амттайгаараа зэрэг дэв үн цэн нь тодорхойлогддог юм байж л дээ. Тийм ч учраас хаан хатан хоёр охиныхоо суух хүнийг хэр гарвэ гэдгийг нь мэдхийн тулд шууд утгаараа амсаж үздэг. Гэхдээ энэ модон үхэлдэг яг яаж амсгаараа охинтойгоо суухыг зөвшөөрсөн нэг л гайхмаар санагдаад байгаа юм да. Энэ янзаараа цөмөхөө өөрөө амттны улсын 100 шолох шинжтэйдэг шүү. Зэн хооронд манай Клара цөмөхөөхөө байхаа газрыг олсон ч учир явдлыг нүдээр харсан учраас хурмыг зогсоох гэж оролдоноо. Гэвч гүнжийн хурманд зөвхөн урилгатай хүмүүс л орох боломжтой юм байж л дээ. Тэгээд заавэ зөө яаж чухал ордын билээ дээ гэж байтал Донат буюу нөгөө цагиргаан боон бүсгүй хоёр найзтайгаа гарч ирээд зүгээр ч нэг яваад орчихгүй. Манай Клара дурлагаа гайхуулж байгаад яваад өгдөг. Тэдний араас амандаа тамхицуулсан үсэндээ тоор зоосон хачин янаг зарим гарч ирээд Кларатай айлгуудаж байгаад яваад орчихдог. Энэ нэг юмнаас болоод одоо би хизээч заримгийг энгийнүүдээр харж чадахгүй байхаа да. За үргэлжлүүлэн хятад бүжгийн аян дээр маршмеллоу буюу хүн чихэрнүүд гарч ирнэ.
Ёо түрүүнээс хойш амттай ярьчихсан чинь бүр харааны шус асгарчлаа. Ядаж яхад эдгээр бүгдээрээ намайг идэж хийж байгаа юм шиг мангар том ам руу ороод байгаа үсттэй. Хөрхи Клара хүн чихэрнүүдийн дунд нуугдаад сэмээрхэн орох гэсэн ч хаалгач чиг мөргөд баригдчихв. Тэдний араас Резений чихэр юм уу аль эсвэл нэг юм бохнууд байдаг да. Тийм хувц өмссөн 3 залуу гарч ирдэг. Гэвч тэдний бүжиг нь бүжиг биш зодон болон хувирахад хаалгач сатаарч энэ далмаар Клара хормын ёслол руу сэмээрхэн орж амжив. Дотор ороход сүйд бүсгүй болсон сахар гуй хүн чихэрнүүдтэй хамт хормондоо бэлтгэхээр гоёж годож байгаа нь харагдана. Тэрээр Клараг нөгөө хоёр дурлалын бурхантайгаа орж ирснийг нь сэм харчхад дүүгээ явуулж байруулдаг. Тэгээд цөмөөхөө сахар гүнж хоёр шинхэн хосуудын хувьд нэг нэгнээ долоогоод сүрхийн ялуулж байтал хаан аав хатган хийж хоёр нь орж ирснээр тэдний хурим аль биесээр эхлэх нь тэрэ. Энэ хоёр ч ингэж ялуураад байвал нэг их удахгүй байхаа да. Харин хин хинийгээ төрүүлж идэж дуусгах нь сонирн байна. За тэгээд өстой зүүдэн л байдаг болов гэмээр асар том тортон дээр нөгөө хормын төвчд гिचд маань цөмөөхөө сахар гүнж хоёрт зориулан бүжинэ. Ингэхдээ зүгээр ч нэг бүжилчихгүй бүгд нэг нэгнээ бас нэг нэгнийхээ амсан юмнаас амсаад ёстой нэг ариун цэвэргүүл юм болдог. Үргэлжлүүлэн хурмаа ээж буй шинхэн хоёр маань хос шуугаанууд ч л бүжиглэж гарна. Манай нөгөө баригдсан дурлалын бурхад ч Клараг тас мартсан буруу хүмүүс рүүгээ л юм хумцацаад байгаа. Хөрхи Клара эцсийн адилгаа өвөртлөн цөмөөхөдөө өөрийгөө сануулах гэсэн ч цөмөөхөө түүнийг бараг л мартжээ. Энэ ч уулын Кларагийн хайрын түүх байх ёстой биш үү? Манай Клара ч цөмөөхөөгөө эргүүлэн авах гэсэн боловч нөгөө комодус шиг зэвүүн царайтай дүн юугээд л түүнийг ортуулах вэ? Түүнийг эвтэйхэн гихчин харгалж байгаад харуулд бариад өчгдөг. Гэвч энэ их баяр хөөр хурим найр донд Кларагийн хөөгдөж гарсныг хэн ч анзаарсангүй, аль эсвэл анзаарсан ч тоосонгүй. Найр хурим ямартай ч болдгороо болж өнгөрөв. Ингээд нэг л мэтгэд сэтгэлээр унсан Клара асамжийн газартаа эргээд ирчихсэн байв. Тэрээр түрүүн болсон явдалд гомдон уйлж хайлсаар цөмөөхөөгөө шидчихдэг. Тэгээд шалан дээр хэсэг зүрмснийхаа дараа Клара орондоо ороход хүнчлөөс өгтөл дотроос нь хэн гарч ирдэг гэж манай цөмөөхөө. Ингээд тэр хоёр бүү баяр хөөр осоор асрамжийн газараасаа орж байгаагаар үлгэр маань амар сайхандаа жаргаваа. Ёох тийм бэлгүүдээ. Түрүүн цөмөөхөг муу яотонтой нийлж хэрэн арай гүү элгүүдээгээд гайхаад исэн. Угаасаа бүх зүйл сайхнаар төгсдөг. Хэрв сайхнаар төгсөөг бол төгсгөл нь биш гэдэг үг байдаг да. За ямар ч байсан цөмөөхөө маань зүудний ертөнцөд Клараг ядах юмгүй хайсан ч ядчил бодит ертөнцөд түүнээс урвсангүй. Сайхан хаар байдгийм шүү. Олгол бити алдаараа гэдэг дээ. Дашрамт дуртгаад уламжлалт цөмөөхөө бүжин жүжиг анх 1892 онд тайзнаа тавигдаж байсан түүхтэй. Харин үүнээс яг 100 жилийн дараа буюу 1992 онд Их Британийн алдарт балет майстер Мэтью Борн бидэнд цөмөөхөн энэхүү цоошин хувилбарыг бэлгэлсэн юм. Ингэхдээ тэрээр тухайн балетын гол нэрийн хуудас болсон Чайковскийн гайхамшигт хөгжмийг хөндлөгөө орхиж, харин оронд нь уг бүжин жүжигчин сүүдрээч халдаамгүй санагдах дэндүү төгс тансаг байдлыг зоригтойгоор бүр югжүүлдэхгүй болтол нь эвдсэн байдаг. Мөн жүжигчдэр маш их нүүрний хувирал хэд алиа хэмээр жүжиглэлд гаргуулсан нь уг цөмөөхийг сонгодог балет гэгээсээ Бродвейн шоу ч юм уу аль эсвэл энгийн нэг жүжиг мэт санагдуулах биз. Өөрөөр хэлбэл хэн хүний сэтгэлд илүү ойр, илүү амьд мэдрэмжийг өгч чадсан байдаг. Бас нэг зүйл нэмж хэлэхэд балетныг язгууртны урлаг гэж ярих нь бий.
Гэхдээ нийгмээсээ хит хол тасарсан эхэс дээдэс дарга удирдлагуудад энгийн ард иргэдийн амьдралыг урлагаар дамжуулан ойлгуулан таниулж арга хэмжээ авахыг уриалах нь үе үеийн зохиолч, уран бүтээлчдийн сайн дураар хүлээсэн нийгмийн хариуцлага, сэтгэлийн дуудлага байдаг баг. Тэгвэл яг үүнийг балет мастер маань цөмөөхөд бүрэн дүүрэн шингээж өгч чадсан юм. Хялтхан харвал хитрхи марцан зохисгүй гэмээр бүжигчдийн жүжиглэлт, хүүхдийн гэмээр гихэлэг өнгнүүдийн цана, амтны ертөнцөөр дамжуулан хүн төрөлхтний хизээж үл ханах хүсэл шунал үе үеийн нийгмийн гол асуудал болсон ёс суртахууны завхралд ороодлыг илэрхийлсэн тодхон харагдана. Бас нэгнийгээ зогсоо зайгүй амтлах бүр цаашлбал бараг барьж идэх шахах энэ амттны орон цаашдаа хэр удаан тисэх бол гэдг нь ч эргэлзээтэй. Ямар ч тач Клара охин эрх чөлөөгөө олж явж байгаа нь сайн хэрэг. Учир нь эрх чөлөө гэдэг хүн төрөлхтний хамгийн том тансаглал үлээ. Тиймдээ ч бүжиг дэглэгч Мэтью Борн өнчин өрөөсөн Клара охинд ямар ч орд хааш өнгөтэй өөдтэй даашинз өндөр сүрлэг сүлд модноос илүү тансаглалыг бэлгэлсэн гэж ойлгож болох юм. Харин энэ эрх чөлөөгөө цаашид хэрхэн эдлэх нь Кларагийн сонголт юм. За ингээд энэ удаагийн буюу 2024 оны сүүлийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Айлчлан ирж буй 2025 онд та бүхэндээ амжилт бүтээл, эрүүл их, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ёрой. Бас сонгодог урлаг сонирхогчид улам олон болох болтугай. Энэ онд надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ирэх онд илүү олуула болж бас илүү олон дугаараар ойр ойрхон уулзахын өлзийтэй сайхан ёроолыг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Шинэ оны минь төргий сайхан баярлаарай.